Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр Шунхлын ойл компани хамтран ажиллаж байна. Better for all үрэтэ зэти гар утас хамтран ажиллаж байна. За та мэдхүү нэвтрүүлэгтэй холбогдох хуудасны дугаар 77 77 38 83 77 77 88 30. За та энэ утсаар холбогдоод шууд нэрээ хэлээд асуултанд хариулаарай. Хамгийн гол нь шууд утсаараа яриарай. За хэрэв шууганд орчинд байгаа бол холбогдохгүй жоохон хүлээж агаад чимэг орчинд ороод холбогдохыг хүсье. За эхний сонсогч 8865 байна уу? Байна. Өглөөний мэндийг болъё. За өглөөний мэндээ сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За өчигдөр явж байсан асуулт үлдсэн байгаа. За тэр асуулт бол стандарт тетрис нийт хэдэн дүрстэй вэ гэдэг асуулт байна. Цагаас. Хэдэн дүрстэй вэ? За гонцгой юм байдгийн, тэрнийг юм дөрвөлжин байдаг. За дөрөв. Цаг дууссан байна. 3. За өчигдрийн хариулсан хүмүүсийнх нь хэд юм болоо? 5 7 9 12 гэсэн хөлбөр байна. 2 5 7 9 12. За 6 гэж чи төв. 6 гэдэг хөлбөр байхгүй шүү дээ. Хүмүүс нь 5 7 9 12. Тэ. 7 гэдэг. 7. За тэгдэг байх уу 7 дүрс байдаг юм байна те. Дөрвөлжин гэдэг те. За сая одоо явсан цагтай холбоотой асуулт ирж байна. Та мэдхүү нэвтрүүлгийн бодох хугацаа хэд вэ гэсэн байна? 10 секунд. 10 секунд баяр хүргэе. 10 секундын бодох хугацаа явж байгаа. Ялтын асуулт. За энэ нэлийн шинжлэх ухаантай холбоотой асуулт байна. Аль нь өөх тосыг саванжихад чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэсэн байна. За өөх тосыг ерөөсөө нэг тийм өөх тосыг саванжуулах гэж saponification гэдэг ийм үйл ажиллагаа болдог. За энэ одоо үйл ажиллагааг ямар бодисоор явуулдаг вэ гэсэн байна. За нэгдүгээрт хүнсний сод буюу натрий карбонат, нөгөөх нь эдэмхийн натрий буюу натрий OH. За гуравт нь белизна гэдэг буюу натрий гипохлорид, натрий хлор O2. Цаг явсан. 3 юм байна тий. Тийм, 3 хөлбөртэй байна. За. Майсны мод. За эхнийхийг нэгээд. Эхнийхийг за биш байна. Холбогдсон байлаа. За баярлалаа. За энэ нөгөө шүлт хүчлэг орчин бий болохдоос холбоотой мэдж байгаа хүмүүс. Бас химтэй л холбоотой асуулт ирж байна. За дараагийн сонсогч бүгдээрээ авцгаана. Натрий дугаараа нууцсан сонсогч байна уу? Өглөөний мэндэлгэн байна. Сайхан амарсан уу? За өглөөний мэнд сайхан амарсан. За ийм асуултан дээр явж байна бэлгүн. Аль нь өөх тосыг савнжихад чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэсэн байна. За хоёр хувилбар үлдсэн. Эдэмхийн натрий, белизна буюу натрий гипохлорид. Цаг явсан. Натрий гидроксид гэхлээр эдэмхийн натрий юм уу? Эдэмхийн натрий буюу натрий OH гэдэг бол за савнжих гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. За дараагийн асуулт Оросын иргэний дайны үеийн өвөр байгаль Алс дорнодод үйл ажиллагаа явуулж байсан цагаантнуудын цэргийн удирдагч Григори гэдэг хүн байсан юм байна. Григорийн овг юу вэ? Цагаас. Цаг явж байна. Григорийн овг нь юу вэ? Цаг дууссан 3 2 1 амтсангуу дээ. Холбогдсон баярлаа. Юу? За. Дараагийн сонсогч аав. За Григори гэдэг. За бид нар нөгөө овгоор нийлүү сайн мэддэг болохоор овгийг асууж байгаа гэж бодож байна. Григори гэдэг нэр дээлхэн юм байна. Энийн овг нь юу вэ? 88 тэгс байна уу? Өглөөний алтаочор. Өглөөний мэндэ алтаочор. За алтаочор маань хэдэн настай вэ? 9 нас. 10 настай. За өчигдөр асууж байгаад үлдсэн асуулт байна. Ийм асуулт байна. Эртний соёл иргэншлүүд ямар газар тулгуурлаж үүсдэг вэ гэсэн байна. За 4 хөлбөр байгаа. Гол ус, уул хад, ой мод, далайн эрг гэсэн байгаа. Цаг явсан. Гол ус тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Гол усаа дагаад хотод үүсдэг тийм. Улаанбаатарын сүлдэн дээр ямар амьтан байдаг вэ? Цаг явсан. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За 99 тэг 2 байна уу? Намано хоёг байна. Өглөөний мэнд хоёг.
За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Оросын иргэний дайны үед өвөр байгаль алс орнод үйл ажиллагаа явуулж байсан цагаантнуудын цэргийн зүтгэлтэн Григорийн овг юу вэ? Цаг явсан. Нөгөө бандана уу гэдэг чинь юм уу? Бандана бас биш юм байна. Холбогдсон баярлаа. За 88 72. Өглөөний мэндэ. За хинтэ холбогдсон бэ? Мөнх болт. Мөнх болт. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Оросын иргэний дайны үеийн өвөр байгаль алс орнод үйл ажиллагаа явуулж ирсэн цагаантнуудын цэргийн удирдагч Григорийн овг нь юу вэ гэсэн байгаа. Цаг явсан. Нэг хувилбар хийлээд үзтээ юури юм болов? Юри биш байна. За ихтэй зөв хариулт бол мэдээж хэрэг Семенов буюу за биднэрт бол олон алдаршсан Атман Семенов билээ. За дараагийн асуулт. Авирган гундаахай гаж найган зэрэг нь юуны нэрс вэ? Цаг явсан. Авирган Гундаахай гаж найган. энэ мэрэг замтан уу? Мэрэг жамтан биш байна. Холбогдсон баярлаа. За авирган гундаахай байна уу? 91-5. За тасарчлаа. Бүгдээр манайхан асуултанд хариулж агараа. За би хамтран ажиллагчаа танилцуулаад эргээд бүгдээрээ орно. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээрээ Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. За багцаараа илүү ашигтай гэж танд санал болгож байна. Шунхлаа автосервисүүд нь хэрэглэгчдэд байнгын урамшуултай, бэлэгтэй багцын хөтөлбөрийг улирал бол хүргэж байна. Улирал болгон хүргэж байна. 2025 оны хаврын анхны багцын худалдаа эхэлсэн байна. Автомашинд хайртай хүн бүр Philips 66-г сонгодог. Philips 66-ын дээд зэргийн бүтэн синтетик тостой, суур тостой бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацаа болон тос солих хугацааг уртасгаж, эд ангийг хилэгдээс бүрэн хамгаална. Philips 66 нь Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгддэг тос 130 гаруй жилийн түүхтэй Philips 66 компани бүтээгдэхүүн Шунхлаа ойл компани 2007 оноос тус бүтээгдэхүүнийг аль ёсоор Монголд оруулж ирээд борлуулж байгаа. Тэгэхээр та хэрвээ энэ бүтээгдэхүүнийг багцаар нь авбал илүү ашигтай. За шил арчигч шингэн бас бэлэгдэх юм байна. Дагалдуулаад тосны шүүрийг бэлэглэн. За чанартай тос тослохын материал яалтчгүй Америк одоо чанар гэдгээр танигдсан байт юм байна. Салбаруудын байршлыг би хэлж өгье. 4 салбартай нарны зам дагуу тээврийн цагдаагийн урд нэг салбар нь хуучнаар Гитэмсийн урд, 2 дахь салбар нь Гандангийн Баян зүрх явах зам дагуу, 3 дахь салбар нь гэдэг бол Хүүшийн аманд 4 дахь салбар нэгаа. За жолооч нар маань Шунхлаа тос тослогооны материал Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Тийм учраас та бүхэн Шунхлаа автосервис гээд Facebook-оор хайгаад лайк дараарай, мэдээлэл аваарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 70 теглөө 30 70 теглөө 30 3. За одоо өрн дулааны цаг ирж байна. Машиндаа бас ерөн жилдээ 2 удаа дулааны тос, өвлхүүтний тос гэд хийдэг. Тэгэхээр одоо бол бас нэг тосоо салхих цаг төгсөн байна. Ерөн тосоо цаг үед нь салхихад ерөн машиндаа хамгийн том одоо хөрөнгө оруулалт юм байна. За манай нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаана. За аль нь холбогдох нэ? 88 28 байна уу? Сайн байна уу? Өглөөний мэнд мөнх төргөл байна. Өглөөний мэндэ. За авирган гундаахай гаж найган юуны нэрс вэ? Цагаас. Цэцэгний нэр шиг сонсогдож байгаа. Цэцэгний нэрсээ янзын мэдх юм. За Авирган гэдэг. дараагийн асуулт Унгарын нийслэл дундуур ямар гол урсдаг вэ? Юу штэ нөө. Мэдхийн хувьд л мэдээд байна. Орж ирэх үгүй гэдэг л асуудал болчлаа тий. Нэг тулцгаар штэ үнэн байгаа. Цагаан дуусаа ядаж яах. 3 бэлгэлтийн хавсаа та. За холбогдсон нэр. За орж ирсэнгүү те. Дараагийн сонсогч маань 89 86 байна уу? Өглөөний мэнд ахаад. Өглөөний мэндэ. За. Будапешт хотын дундуур ямар гол урсдаг вэ? Цаг явсан. Зөвлөгөө мөчөөрөд байгааг болж өгөөч. Халдварлт юм биш үү? Орж ирэх байл. Юу гэсэн бэ? Цаг дууссан. Дунай мөрөн. Дунай мөрөн тэгэлгүй яах вэ? За Будапешт хот чи Будапешт гэхэд голоор нь тус тустай хот байсан. Голоор нь Дунай мөрөн урсдаг тийм. За дараагийн асуулт Армени туганд аль өнгө нь ордггүй вэ гэсэн байна. Би 4 өнгөд нэрлэнэ. Улбар шар, хөх, цагаан, улаан.
Цаг явсан. Армен дахиад улбар шар нь байгаа. Улбар шар хөх цагаан улаан. Цагаан байхгүй шүү. Цагаан байхгүй яг зөв ялтын асуулт. За энэ бас нэлээд логик асуулт байна. За анхаарал нь логик асуултанд нэлээд сайн. Америк нэгдсэн улсын иргэн Ник Валеда 2012 онд Ниагарагийн хүрхрээг олсон дээр гатлахдаа биедээ нэгэн бичиг баримт заавал авч явах ёстой болсон юм байна. За энэ бичиг баримт нь юу вэ гэж байна? 4 хөлбөр байна. Гадаад паспорт, жолооны үнэмлэх, мэргэжлийн акробатчны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрээ. Цаг явсан. За угаас нь ажил экстрем айлхаар ерөнхий даатгалын гэрээ байхгүй. Явж байгаа. Нэгэр өрхөж чинь Америк канадын тэр ч одоо паспортоо зөвшөөрөх юм байна. Гадаад паспорт. Гадаад паспорт үхүү. Тэгэлгүй яах вэ? Гадаад паспорт ягаад гэвэл Ниагарагийн хүрхрээ бол Канада, Америк хоёрын хил дээр байдаг гэдгийг тодрууллаа. Баяр үргээ ялгчаар тодорч байна. Йоо, он дараад баг нэг анхных нь үржиж. Баяр үргээ. Нэг мэлагаад нэрэмжит асуултаа явуулна гаа тий. За. Дараагийн сонсогчоо бүгдээ ацгаана. 95 байна уу? Өглөөний мэнд моо байна уу? За өглөөний мэндэ. Маа ийм асуулт байна. Их тесрэлтийн онлоор ертөнц хизээ үүссэн бэ? 4 хөлбөр байгаа. 4 тэрбум жилийн өмнө ертөнц үүссэн юм байна. 13.8 цэжрэлж ин баяр үргээ. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт тэгвэл бас одоо хоронтой холбоотой байна. Манай нар ямар оддын ангилалд багтдаг вэ гэсэн байна. За би 4 хөлбөр хэлнэ. За. Дундаж од, шар одой, цагаан одой, авраг улаан. Цаг явсан. Шар одой яа моо маань ер нь одоо орныг гаргаахгүй нэ. Тэгвэл ялтын асуулт урлагтай холбоотой асуулт байна. За зөвлөлт холбоот улсын дуучин Виктор Цой гэж дуучин байсан. Энэ нэг хамтлагийн гишүүн байсан. Хамтлагийн нэр нь юу вэ гэсэн байна. За энэ хөлбөр байгаа юу? Зоопарк, кино, Ария, Звери. Цаг явсан. За энэ стамикгүй мэн. За дөрөвдүгээр авъя. Дөрөвдүгээр Звери биш байна. Харамсалтай байлаа да. Ууг нь нэлээд л өглөөд тий. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай эфирийн утас 77 77 3883 77 77 88 30 99 30 байна уу? Өглөөний мэнд түмэн. Өглөөний мэндэ. За. Виктор Цой ямар хамтлагийг үүсгэн байгуулсан бэ гэсэн байгаа. 3 хууль. Кино хамтлаг байлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт тосонд хусандаа хөвдмөг зэрэг нь юуны төрлүүд вэ? Цагаас. Мөгний төрлүүд. За, ялтын асуулт өвчин тусах боломжтой хамгийн жижиг биет аль нь вэ гэсэн байна. 4 хувилбар байна. Бактери, вирус, эс, мөөгөнцөр. Цаг явсан. Өвчин тусах магадлалтай. Боломжтой. Боломжтой. Хамгийн жижиг биет. Бактери, вирус нэг нь юу гэлээ? Мөөгөнцөр. Цаг туссан байна. 3 2 вирус. Бактериар халдварлагддаг лөө. Бактери мөн. За таны хариулт бактери үү? Бэнэ 3 2 Ис. За исээс жижиг зүйл байдаг юм байна. Холбогдсон дэрлээ. Исээс арай жижигвтер бас өвчин тусдаг нэг зүйл. Ис бол өвчин тусдаг. Гэхдээ хамгийн жижиг нь асууж байгаа. Байна уу? Өглөөний мэндэ баяр байна. Өглөөний мэндэ. За өвчин тусах боломжтой хамгийн жижиг биет аль нь вэ гэсэн асуултан дээр явж байна. Цаг явсан. Хөлбөр байгаа юу? За бактери, вирус, мөөгөнцөр гэсэн 3 хувилбар үлдсэн байна. Өвчин тусах боломжтой хамгийн Жижиг биет. жижиг бит. За хөлбөр нь Бактери, вирус, мөөгөнцөр 3 2 бактери. Бактери тэгэлгүй яах вэ? Бактери. За вирус бол өвчин тусах боломжгүй ягаад гэвэл анд биет гэж бас тооцогддог. За хамгийн жижиг нь бол бактери гэдэг юм. Эсээсээ жижиг бактериуд байдаг болж тарж байна. За таны дараагийн асуулт аль түлш хөдөлгөөр ашигладаг хөдөлгөөр очлуур ашиглах шаардлагагүй вэ гэсэн байна. Очлуур буюу сэвчээ гэж нэрлэдэг тийм. Онгоцны түлш газ, дизель, АИ92. Цаг гэсэн. Онгоцны түш. Онгоцны түлш. За түлш бол ерөөс биш юм байна. Холбогдсон баярлаа. За 85.8 байна уу? Өглөөний мэндэ гамбаа байна. Өглөөний мэндэ. За ийм асуултан дээр явж байна.
аль түлш ашигладаг хөдөлгүүр очлуур ашиглах шаардлагагүй гэсэн байна. 3 хувилбарлагдсан. Газ, дизель, AE92 гэсэн байна. Цаг явсан. Би бодсоо газ гэж бодож байна да. Газ биш юм байна. Газ хөдөл очлуур ашиглах юм байна. За. Дараагийн сонсогч байна. 99 тэг дав байна уу? Өглөөний минь оёсцсан байна. Өглөөний мэндэ аясцсан сайхан амарсан уу? Байна уу? Байна. За. За ийм асуулт байна. Улаанбаатарын сүлдэн дээр ямар амьтан байдаг вэ? Цаг явсан. Хангар. Хангард байдаг тэгэлгүй яах вэ? Уус аймгийн төвийг юу гэдэг вэ? Цаг явж байна. Улаангом. Улаангом. Ялтын асуулт. Эрдэмтдийн хүртдэг хамгийн дээд шагналыг юу гэдэг вэ? Цаг явсан. Эсвэл тэгэхээр сонсож болох уу? Эрдэмтдийн хүртдэг хамгийн дээд шагналыг юу гэдэг вэ? Цаг дууссан байна. Нобелийн шагнал. Нобелийн шагнал тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. Оёсцсан байна. За мөн дөрөв. За баяр хүргэе. Өдрийн сайхан өнгөрөөөрэй. Баярлаа. За дараагийн сонсогч бүгд авцгаан 99 байна уу? Өглөөний минь цагаан амарсан наркос. Өглөөний мэндэ сайхан амарсан. Сайхан амарсан уу? Ахавраа. За аль түлш ашигладаг Дизель дизель мэдээж эрэг очлуур ашиглахгүй шүү дээ. Тэр чинь дотоод шаталт хөдөлгүүр гэж авдаг тийм. За дараагийн асуулт Арбатын гудамж аль хотод байдаг вэ? Цаг явсан. Москва хотод байгаад байна. Москва хотод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ялтын асуулт. Серб гаралтай Никола Йокич нь ямар спортын тамирчин бэ гэсэн юм. За сүүлд од болоод байгаа энэ тамирчин. Одоо яг од болоод байгаа юм. Талбайн теннис, Counter Strike, сагсан бөмбөг, хөл бөмбөг цаг явсан. Никола Йокич. Компьютерийн тоглоом тавьчих та. Компьютерийн тоглоом биш нэ. Холбогдсон байлаа. За энэ ч одоо бүх цагийн шилдэг нэр яригддаг болоод байгаа. Энэ одоо төрлөөрөө бүр яригдаад байгаа гэдэг байхгүй рекордууд эвдэд байгаа юм байна. Өглөөний мэндэ яндан. За. Сагсан бөмбөгийн тамирчин. Сагсан бөмбөгийн тамирчин шүү дээ. Тэгэлгүй яах вэ? MVP. За сүүлд бол аимшигтай рекорд эвдэд байгаа тийм. Исүхэ Батар дайс эзэнд хүүгээ үлдэхдээ юу гэж загсан бэ? За. Нохоноос айдаг шүү гэж. Нохоноос айдаг шүү бити зааж байгаарэ гэсэн ялтын асуулт. Дэлхийн хамгийн урт метро систем аль хотынх вэ? Цаг явсан. Хамгийн уртаа. Тий. Одоо нийт одоо хэмжээгээр нь тоолд юм байлаа шүү дээ. За дөрвөн хувилбар өгнө. За. Лондон, Нью-Йорк, Шанхай, Москва. Би Москва гэж бодоод байсан. Москва авчи. Москва сониноос 7-д орд юм байна. За албацсан баярлаа. Баярлалаа. За тэгэхээр хамгийн том метроны системтэй хот ямар хот нь вэ гэж асууж байна. За нохоноос аймтхай гэж хүмүүс хариулсан байна. 8026 байна уу? Өглөөний минь бацсан. Өглөөний мэндэ. За ийм асуулт дээр явж байна. Батэрднах. Дэлхийн хамгийн урт метро систем аль хотынх вэ? Лондон, Нью-Йорк, Шанхай гэдээ үлдсэн байна. Цаг явсан. Нью-Йорк Шанхай байсан. Таны ярил Шанхай. Тэргүй яхав Шанхай юм байна. За бүр сонирхолтой ер нь сүүлийн үед энэ хятадын хотод ерөөс ихний 10 метро том системийн 9 хятадынх байдаг юм байна шүү. За тэрний ганц гадаадынх нь одоо Москва байдаг байх нь тийм. За дараагийн асуулт Ногоон нуур гэж аль аймгийн сум бэ? Цаг явсан. Ямар Ногоон нуур. Баян үлгийн Ногоон нуур байдаг. Ялтын асуулт. Ийм асуулт байна. Олимпийн логон дээр аль өнгийн цаграг тэг голтон байдаг вэ гэсэн байна. Яг голтон байдаг өнгө ямар өнгө вэ? Мэдээж хэрэг хар улаан шар ногоон байгаа шүү дээ. Цаг явсан. Тий. Яг голтон аль нь гэдэг юм болоо? Шарн байдгүй мэнэ. Тун харамсалтай байлаа. Холбогдсон байлаа. Тийм, Олимпийн тугийг бүгдээрээ нэг эргэн санацгаая те. Ямар өнгө нь яг голдон байдаг вэ? За манай эфир 77 77 38 83 77 77 88 30 гадаадаас холбогдох бол 88 30 руу та залгаарай. За манайд бас гадаадаас хүн холбогдоход бас их сонирхолтой байдаг. Сонь сайхан ярьдаг. 9988 байна уу? Байна уу?
Байна. Өглөөний минь. За өглөөний минь дээ. За. За Олимпийн логон дээр аль өнгийн цагираг тэг голд нь байдаг вэ гэсэн байна. Цагаас. Нөгөө дээдлэл нь 3 байдаг голд нь хар байдаг шүү дээ. Голд нь хар байдаг. За тэр бол хар өнгийн байна. За дараагийн асуулт ийм асуулт байна. 2 дугаар танд зөвлөлтийн ашиглаж байсан BM13 тэрэлтэд пуужин харавгчийн алдартай хожийг юу гэдэг вэ? Цагаас. Юу гэдэг лээ? За хожтой юм байна. BM13 гэдгээр нь хүмүүс бараг дууддаг юм байна. Цаг туссан. Гажууша. Тэгээд байх юм яг орох. Мэдээд хүм болгон мэдж байгаа шүү дээ гажууша гэдэг юм. За ялтын асуулт. Математикт факториал гэдэг ойлголт байдаг. За факториалыг ямар тэмдгээр тэмдэглэдэг вэ? Цагаас. Анхааруул. Анхаарлын тэмдэгэ тэгэлгүй ах уу яалагчаар тодорч байна. Баяр хүргэе. За өдрийг сайн өнгөрүүлээрэй. За баярлаа. За бас гайхалж байна. Математикт факториал гэдэг нь өмнөх цифруудын үр журийг хэлдэг те. 91 тэг 5 байна уу? Өглөөний минь дээ. Түрүү холбогдсон тасарч. Өглөөний минь дээ. За сая харин холбогдоод тасарчих шиг болсон те. Тэгсэн. За ийм асуулт ихний асуулт. 2022 онд буудуулж халуулдаг Японы ерөнхий сайдыг хэн гэдэг байсан бэ? Цагаас. Шинзо Абе 2022 онд харамсалтай гаднаас орсон те. За дараагийн асуулт Монгол доторх асуулт байна. 2008 онд 11 бүлэг эмэгтэйчүүдийг баривчилсан юм байна. За тэгэд энэнийг мэдээний сайтаар нийтлэг хожтой нь хамт мэдээний сайтаар бичсэн байдаг юм байна. Тэдний дунд уянга нэртэй эмэгтэйсэн. Түүний хоч нь юу байсан бэ? Цагаасан. Монгол улсын юм уу? Монгол улсын байна. За алдарт 8 онд. Newsgo дээр 2008 оны нийтлэг үзсэн хожоор нэг байлаа. Уянгийн хож юу вэ? 3. Уянгийн хож юу? 2. Уянгийн хож уянга. Атмаа уянга. Атмаа юм болоо. Атмаа уянга биш юм байна. Гэтэ атмаануудын нэг бол ялтчгүй мөн гэтэ арай өөр хожтой юм байна. За сонс. 2008 Монгол байгаад мэдхгүй. За холбогдсон баярлаа. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрүүлээ. За уянга гэдээ бас сонссон хүмүүсээ сонссон л ах хэвээр ямар хожтой юм болоо мэдж байгаа хүмүүс нь орж ирээд хариулаарай. Зарим хүмүүст бол их л амархан асуулт байгаа хат тий 77 77 38 83 хэрэг гадаадаас холбогдох бол 77 77 88 30 руу залгана. 99 тэгнэг байна уу? Өглөөний минь баяраа. Өглөөний минь баяраа. За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. 2008 онд 11 бүлэг эмэгтэйчүүдийг баривчилсныг хожтой нь хамт мэдээний сайт дээр бичсэн. Тэдний дунд уянга нэртэй эмэгтэй байсан бол хоч нь юу вэ? Цаг явсан. Уянга. Балиус уянга. Балиус уянга. Сайн мэдэж байна. Балиус хожид уянга. За дараагийн асуулт. Майкл Корс брэнд юугаар алдартай вэ гэсэн байна. За Майкл Корс. За. Үнэртэй ус, үнэт идэл, цүнх, гутал цаг явсан. Үнэртэй ус. Үнэртэй ус биш юм байна. Холбогдсон баярлаа. За бүсгүүчүүд маань орж ирээд хариулна ах та. 60 байна уу? Сайн байна. Өглөөний минь байна. Өглөөний минь дээ. За. Майкл Корс брэнд юугаар алдартай вэ гэсэн? Сүнхээр алдартай. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт. Шарга гэж аль аймгийн сум бэ? Цагаас. Боотгоо. За холбогдсон баярлаа. 88 10 байна уу? Сайн байна уу? Хэмээнэ? Болтоо. Болдоо өглөөний минь дээ. Шарга гэж аль аймгийн сум юм болоо болдоо? Говьалтай аймгийн. Говьалтай аймгийн сум, Говьалтай шарга юм байна. Дараагийн асуулт Болгарын нийслэл юу вэ? Цагаас. Юу лээ. За болио. За холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч 89-3 байна уу? Баяа. За хинтээ холбогдсон бай? Алтан цохол. Өглөөний минь алтан цох. За Өглөөний минь. Болгарын нийслэл юу вэ? Цаг явсан. София. София тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт аль хотод ус хамгийн бага хэмт буцлах вэ гэсэн байна. За би 4 одоо хариулт санал болгоё. Бээжин, Улаанбаатар, Москва бүгд ижил гэсэн байна. Цаг явсан байна. Бүгд ижил.
Бүгд ижил биш юм байна. Харилцан ялгаатай боцлого юм байна шүү. За. За тэгэхээр 3 хувилбар үлдсэн байна. Бээжин, Улаанбаатар, Москвагийн аль нэгт нь арай бага хэмт ус буцлах юм байна. Тэгэхээр энийг физиктэр үзчихсэн, газар зүй үзчихсэн бол бас хүмүүс илүү сайн хариулах байх. 88 17 байна уу? Гаалкон. Дашка. Ос. За, өглөөний мэнд аль хотод ус хамгийн бага хэмт буцлах вэ гэсэн байна. Цаг яасан. Нөгөө хэттас нөгөө гурван үйлэм. Бээжин, Улаанбаатар, Москва. За Бээжин байгаа да. Бээжин биш юм байна. Холбогдсонд баярлаа. Өдөг сайхан. За, Бээжин бол за би хэлчихээр бас илүү нарийн хэлчихээр хариултыг хэлж өгөх гээд байна. Нэг мөсөн хариултаа тодорхой болгосны дараа тайлбарыг хэлж өгье. За, манайхан хариулж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулаад өгье. За, манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ Better for All үрээтэй ZT гарц хамтран ажиллаж байна. Тэгэхээр технологийн дэвшлиг хүн бүрд хүргэх зорилготой ZT брэнд энэхүү A75 гэсэн 5G дэмждэг гар утсыг худалдаанд дөнгөж сая гаргасан үүнийг шууд санал болгож байна. Таны өдөр тутмын хэрэглэг хэлбэрчлэн илүү ухаалаг хурдан болгох энэхүү гар утас нь 50 мегапикселийн хүчин чадалтай хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай гэдгээр давуу талтай. За одоо утас авах бол ерөөсөө амар болж ерөөсөө зураг авах бол амар болж бас энэхүү камерын давуу тал нь одоо чанартай мөн мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлдэг байгаа. Би ер нь энэ утасны зургуудыг харсан үнэхээр гайхамшигтай гоё зургууд гардаг болсон билээ. Бид нар зүгээр сайн анзаардаг болохоос ш утасны энэ камерууд чинь харилцан бүр нэг үнэхээр ялгаатай зургууд авдаг юм билээ. Тэгээд сайхан мөнгөчөө үлдээх одоо амархан болж байнгын гар утсаараа зураг авна гэдэг бол том давуу тал. Тэгээд тэр тусмаа хайртай хүмүүс ихээ ер нь өдөр тутмын амьдралын зураг чадвартайгаар авна. Энийг бүр тохиргоог нь цаанаас нь ухаалаг хиймэл оюун ухаан одоо шийдэд өгчдөг болсон байна. За тэгэхээр бас нэг давуу тал байгаа. Энэ бол цэнгийн удаан барьдаг хүчирхэг батарейтай 5000 мА ийм хүчтэй батарейтай учраас цэнгийн удаан барьдаг давуу талтай. Тэгэд 1 жилийн хугацаанд дэлгэцээ үнгүү солиулах боломжтой. Хэрвээ дэлгэцээ эвдэлдэг юм ямар нэгэн асуудал үүсвэл үнгүү солиулах боломжтой юм байна шүү. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 22-22-оос аваарай. За та энэ ZT Blade A75 гэдэг утсыг сонирхож үзмээр байвал Mobicom-ын салбаруудаас очиод үзээрэй. Харин дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom CGM гэсэн вебсайтаас нь авч болно. За мөн Mobi app татаж авах бол татаж авахыг сануулъя. Манай нэвтрүүлэгтээ 1 жилийн хугацаанд дэлгэцээ үнгүү солиулах боломжтой Better for All үрээтэй ZT Blade A75 гар утас хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн сонсогчдоо бүгдээ авцгаая. 98 байна уу? Өглөөний мэнд идко. Хингэнэ? Идко. 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 За. Аль хотод ус хамгийн бага хэмт буцлах вэ гэсэн асуулт дээр явж байгаа. Хоёрхан хувилбарлсан. Улаанбаатар, Москва. Цаг явсан. За, Москва. Москва биш юм байна. За энэ ийм учиртай. Ер нь бол өндөрлөг газар болох тусам ус бага хэмт буцлаад байдаг юм байна. Яг тэгэхээр агарын дарал сэрэг учраас буцлан гэдэг чинь хөдөлгөөнд ороход агарын даралтаас хамаардаг. Улаанбаатарын далайн төвшнөөс 1300 байдаг бол Москва, Бээжин хоёр бол далайн төвшин ойролцоо шахав байдаг. Тийм учраас Улаанбаатарт яг 100 хэмт одоо ус буцалдаггүй юм байна. 96 хэмт ус буцалдаг юм байна шүү. За таны хувьд ихний асуудал цэвэн дулмаа амгалан нар нь ямар киноны дөрүүд вэ? Цаг яасан. Цэвэн дулмаа амгалан. За. Цаг туссан байна. 3 2 1 бууж байгаа. За холбогдсон баярлаа. За комментэр хүмүүс асуусан байна. Хамгийн өндөр Улаанбаатар төрүүлж буцлаа гэсэн 96 градус буцалдаг. Далайн төвшөнд бол 100 градус буцалдаг. Тэгэхээр 100 градус буцалдаг гэдэг бол далайн төвшний тухай ярьдаг. Харин өндөрлөг болох тусам ялангуяа төвд рүү бүр өндөрлөг газар бол бүр 91 2 гэд буцлаад эхэлдэг юм байлээ. 88 17 байна уу? Байна. Асад галка байна өглөөний мэнд. Хин гинэ? Галка. За өглөөний мэндэ. Цэвэн. Бүдэрч. Монгол хүү. Хоёр дахь удаа холбогдож байна уу? Тий. За манай нэвтрүүлгийн дүрм хоёр өдөрт нэг л удаа холбогдох юм шүү. Дахиад холбогдорой маргааш баярлалаа. За зарим хүмүүс нь бол холбогдохгүй зөндөө юм л дээ. Зарим нь бол хоёр холбогдвол тэгээд хариулах гад холбогдоод байдаг. Тэгээд ариун бол надад тэгж хэлсэн шүү дээ. Манай нэг сонсогч
байнгын холбогдогч. Нэг холбогдчихоор дахин холбогдоход амар байдаг гэсэн 8861 байна уу? Муугаад гэнэ. Үгүй юм. За өглөөний мэндэ. Ийм асуулт байна. Цэвэн, дулмаа, амгалан нар ямар киноны дөрүүд вэ? Цаг явсан. Монгол кинонууд Монгол кино. Тэглэг байх уу? Шороотын цэвэн үү? Шороотын цэвэн биш юм байна. Холбогдсон баярлаа. За. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаан. За энэ киноны асуултан дээр 3 дахь хүн авах нь байна. За 77 88 30 гэсэн утсаар гадаадаас хүмүүс холбогдсон шүү. 9917 байна уу? Сайн байна уу өглөөний мэд. За энд холбогдсон бай. Гүрс оронзон загилгаан болд байна. Гүрээгээ дуудчихлах уу? Болно. За гүрээ. Цэвэн дулмаа амгалан нар ямар киноны дөрүүд вэ гэсэн байна? Цаг явсан. Монгол хүү 1936 оны анхны киноны дөрүүд байна. Дараагийн асуулт их шиглэнгийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ гэсэн байна? За их шиглэн бол өөрийнх нь нэр гэсэн байна. Гэрэл чимэг болор туяа дулам сүрэн. Цаг явсан. Их шиглэнгийн дуучин уу? Дуучин их шиглэн. Гэрэл чимэг болор туяа өөр нэг нь хин гэлээ? Гэрэл чимэг болор туяа дулам сүрэн. Цаг туссан байна. Дулам сүрэн биш юм байна. Холбогдсон байлаа. За их шиглэг маань сүулт дуу гаргаад бас нэлээд төлөвөд бас анхаарал татаад байгаа. 80 70 байна уу? Өглөөний мэнд хаалцсан. Өглөөний мэндэ. За их шиглэнгийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Наадах чи нөгөө нэг өөрөө нэвтрүүлэгт аваад хэлж байгаа юм сонссон. Болор соёо. Болор туяа гэдэг юм байна. За дараагийн асуулт Шон Мендес Камия Кабео нарын 2019 онд гаргасан хит дууны нэр нь юу вэ гэсэн байна. 4 хөлбөр байгаа. Despacito, Señorita, Chantaje, Mi Gente. Цаг явсан. Камия Кабео. За нэг Despacito. Биш нэ холбогдсон баярлаа. Despacito бол 2017 онд гарч ирсэн дуу байна. За баярлаа. За Камия Кабео нэг Кубын нийслэлтэй холбоотой л дуу байдаг да. Тэрний нэрийг асууж ах шиг. Биш ээ. Энэ чинь бол өөр хөлбөр юм байна. 88 техник байна уу? Нүглөөний мэд төрмөх байна. За өглөөний мэндэ. Шоун Мендес болон Камия Кабео нарын 2019 онд гаргасан хит дууны нэр юу вэ гэсэн байгаа. Señorita, Chantaje, Mi Gente гэсэн 3 хөлбөр болсон байна. Цаг явсан. За бодъя. За сонсч л байсан дуу бах те ханагтай. Хоёр дахь нь гэдэг. Хоёр дахь нь Chantaje. Chantaje биш юм байна. Энэ бол Shakira-гийн дуусан дуу юм байна. За. За ярьлаа. Chantaje гэдэг баг. За би зүгээр монголчлоо Chantaje болгоод дуудаад байна. 9936 байна уу? Байна уу? Байна. За энд холбогдсон байна. Тамираа холбогдсон байна. Тамира. За та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Ийм асуулт дээр бүгд явж байгаа. Шон Мендес болон Камия Кабео нар 2019 онд гаргасан дууны нэр нь юу вэ гэсэн байна. 2 хүн хөлбөрлөлдсөн. Mi Gente, Señorita. Цаг явсан. Señorita. За тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт ийм асуулт байна. Таныг робот эсвэл хиймэл оюун биш гэдгийг батлахын тулд асуудаг дүрст даалгаврыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За уушаа дахиад гацуудаа хэлэх үү? За таныг робот эсвэл хиймэл оюун биш гэдгийг батлахын тулд танаас асуудаг дүрст даалгаврыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За бүгдээрээ янз янзын аккаунт нээхэд заавал энэ одоо даалгаврыг гүйцэтгэдэг нэг нэртэй юм байна. 4 хөлбөртэй. Turing тест, CAPTCHA, spam filter, MFA. Цаг явсан. Spam filter юм уу? Spam filter биш юм байна. Холбогдсон байлаа. За энэ чинь баг шинжлэх ухаан болсон юм шүү. Тусдаа өөрийн гэсэн нэршилтэй 8000 байна уу? Өглөөний мэнд Баатар. Өглөөний мэнд Баатар. За ийм асуулт дээр явж байна. Таныг робот эсвэл хиймэл оюун биш гэдгийг батлахын тулд асуудаг дүрс даалгаврыг юу гэж нэрлэдэг вэ? Turing тест, CAPTCHA, MFA гэсэн 3 хөлбөрлөлсөн байна. Цаг явсан. CAPTCHA гэдэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Дараагийн асуулт. За, үндэсний статистикийн газар буюу 12 12 эмэн дээр
Монголын хамгийн түгээмэл эрэгтэй нэр аль нь вэ гэсэн байна. 4 хувилбар нь Бат Эрдэнэ, Төгөлдөр, Отгонбаяр, Мөнх Эрдэнэ. Цаг ялсан. Батэрдэн. Бат Эрдэнэ гэдэггүй яах вэ? Бат Эрдэнэ гэдэг нэр 15 нэг байдаг юм байна. За энэ хүн хамгийн олон эрэгтэй нэр. Ер нь Монголын хамгийн олон нэр гэж авдаг. Ялтын асуулт хүнсний давсанд ордог металлын химийн тэмдэг юу вэ? Цаг ялсан. NaKF гэсэн юм хувилбарууд байна те. С. Ф биш байна. Холбогдсон баярлаа. Баярлалаа өдрөөс ахын өгүүлрээ. За баярлалаа. Сүүлчийн сонсогч аав нь 9910 байна уу? өдөр мөгөө. Өглөө нэмэндээ мөгийн. За ийм асуултан дээр явж байгаа. Хүнсний давсанд ордог металлын химийн тэмдэг юу вэ гэсэн байна. На, К, К гэсэн 3 хувилбарлагдсан байна. Цаг явсан. К. Үгүй КК гэсэн. Тийм КК. За нэг нь бол натрий, нөгөөх нь кали, кальци гэсэн үг баг тийм. Цаг туссан. Кали. Кали биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ асуултыг ингээд бүгдээрээ харах юм шиг байна. Манай та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ дэлхийг тойрох хүч Philips 66 брэндээр Шунхлаа ойл компани хамтран ажиллаа. За мөн Better for All үрээтэй ZT гарц A-Plate A75 гэдэг утсаараа хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Би ялагчдаа нэрлэхээ мартсан байх шүү. Уучлаарай. Анхаа Сэлб оюун сэцэн нар өнөөдрийн ялагчаар дадарсан баяр хүргэе.